Вагоноор явж үзэх байна уу? Вагоноор явахаар яаж тоглох вэ гэхээр нэг түг гэж замд явахаар туграад байдаг шүү дээ. Яагаад тэгж байгаа гэхээр хоорондоо энэ зайтай байгаа учраас энэ замдыг нь явахаараа түг гэж дуулж байгаа. Тэгэхээр ийм зайтай байдаг шалтгаан нь зам болохоор харахаараа эвэр чинь тэлээд хоорондоо мөргөлдөөд зайг өрсөн бол хоорондоо мөргөлдөөд би нэгэ мөрөөлөх юм байна. Тэгэхээр ийм зайтай байж мөрөөлөхгүй байгаа гэсэн. За мөн гүүрч гэсэн яг адилхан юм байдаг гэсэн байна. Тийм үү? За мөн бас ингэдэг өөрөөсөө ямар судалгааны ажил хийх вэ гэдэг чинь тодорхойлоод ирэхээр тэр судалгааны ажлын чинь асуулга, судлах зүйлүүд чинь тодорхой болно, дата мэдээлэл чинь тодорхой болгохоор ямар аргаар тэр датагаа боловсруулах вэ гэдэг чинь тодорхой болчихно гэсэн үг. Зур доор оруулаад одоо язгуураас гаргана гэсэн. За ингэснээр дахиад энийг контраст зэрэг төвшүүлэх байна. За контраст гэдгийг яаж хийх юм бол төгсгөл бас байсан байна тий. Хадаас авсан тийм ээ. Хоёр төгсгөл байсан. Нэг нь төгс, бус нэг нь бүрэн төгс гэсэн хоёр хэсэг тийм ээ. Надад бол чинь